Ямар нэг зүйлд байнгын зөрүүдлэмээр байдаг. Зөрүүд зан маань юутай холбоотой байж болох вэ? Тэгэхээр таны сэтгэлд зөрүүдэлж бай, тэмцэж байж өөрийнхөө байдаг эрх чөлөөтэй юм шиг санагддаг сонголт хийдэг нэг хэсэг байдаг бахан байна. Энэ маань зүрхийг хамгаалж байгаа сэтгэлийн нэг хэсэг. Энэ зөрүүд хэсэг таныг хамгаалаад байгаа. Дахиж хизээс сул дорой байдалд орохгүй, хин нэгнийхаар байгаа дараа нь харамсахгүй гэдэг ч юм уу, тийм ээ. Тэгэхээр энэ зөрүүд хэсэг бол удаан хугацаанд та сонголтгүй байсан, дандаа бусдынхаар байсан, маш их ачаад дарамттайгаар өсөж төрөнсөндөө ч холбоотой байж болно. Энэ сэтгэлийн хэсгийн чин хүсэл бол эрх чөлөөтэй байх, сонголттой байх. Тэгэхээр та анхаарлаа хандуулад тэр сэтгэлийн хэсгээ олоод амьсгалаа ялгийг чи юу хүсэж байна? Чиний зүрхний хүсэл юу вэ? Яамаар байна гэд хэрэгцээг нь сонсоод үзээрэй. Хэрэгцээг нь сонсоод эхлэхээр би өөрийнхөө байна, эрх чөлөөтэй баймаар байна, баяр хөөртэй, жаргалтай баймаар гэх мэтчлэн хэрэгцээгээ таниулна. Тэгээд хэрхэн энийг чинь хангах вэ гэд өөрөө өөртөөгөө харилцах харилцаанда тэр хэрэгцээгээ хангаад зөвлөрөөд өгөх үед бусдад бас зөрүүдэлж, гүжүүдлэхээ арай багасж эхлэх байх. Учир нь дандаа зөрүүдлээд гүжүүлээд байвал харилцаа явахгүй шүү дээ.